Байцгаана уу? За өнөөдөр 2025 оны 6 сарын 21-ний өдөр байгаа. За 2 жилийн өмнө эмээ маань өнгөрөөд тэгээд эмээгээ өнгөрснөөс жилийн дараа буюу өнгөрсөн жил болохоор бид хоёр нэмхэн анхаа дүүтэйгээ хамтдаа бид гурав өсөж төрсөн амьдарч ирсэн Чингэлтэдээ очоод хүүхдүүдэд бэлэг тарааж, сундаа тарааж, удгаас ус тарааж исэн. Одоо энэ жил болохоор анхаа маань байхгүй Австралид байгаа учраас ани өтөө өнөөдөр яг энэ хагасаа өдөр таарж байгаа учраас өнөөдөр ингэ гараад юмудаа цуглуулчаад одоо Чингэлтээр хөдлөж байна. Эмээгээ өнгөрснөөс хойш нэг араас нь буян хийж өнгөрснийх нь энэ сар өдрүүдэд ямар нэгэн байдлаар гоё идэг. Энэ жил болохоор бид хоёр 5 хөгш настай хүнд болохоор гарын бэлэг тэгээд 2 айлыг сонгож аваад хүнс цуглуулсан бас юу зүстэй ариун цэврийн бокс аун шампунь мэдрээ цуглуулсан байгаа. Яагаад 2 айл өгж байгаа вэ гэхлээр хоёр дахь жил нь болж байгаа учраас 2 айл болгоод өнгөрсөн жил болохоор 1 айл өгсөн байхгүй юу. Тэгээд ер нь дараа жил бол 3 гээд ингэж явах зорилготой байгаа, бодолтой байгаа. Тэгээд нэлээд ахлах ангийн эсвэл оюутан залуучууд гудамж тоглож явах юм бол очоод сундаа тарахын хажуугаар 2 сакс, 2 хөл бөмбөг, 2 волейболын бөмбөгнүүд авсан байгаа. Том хүүхдүүдтэй тэдгэрийг өгье гэж бодож байна. Тэгээд мөн хүүхдүүдэд болохоор 2 3-аас 5 насны хүүхдүүд цогж аваад би нөгөө эс шорон дээр тоглодог тоглоомны сетэд тэрийг бас өгье гэж боджээ. Тэгээд ер нь ингэ болстой байна. Бас нэг 2 хөрх охин таарлтуул 2 дээс өгч ээж одоо дээс авлаа. За ерөнхийдөө нэг ийм байна. Одоо яг Чингэлтээр рүүгээ явж байна. Замдаа. Тэгээ Чингэлтэдээ очоод өнгөрсөн жил бид гурав уулан дээрээ гараа суугаад хашаандаа ороод хашаа ороогоо янзлаад за тэгээд бас фэшндаа ороод фэшндаа сайхан арц хүж өгүүлээд гал мал түлээд нэг жоохон тэгээд гарч ирж исэн. Одоо энэ жил бас тэрийг хийнэ. За тиймэрхүү байна да. Маргаашаас манай ах トゥ нар бас байж байгаа. Уулзаад бүгдээрээ Чингэлтэд мод тавих гэж байгаа. Маргаашаас тийм хэмжилтэй байна. Анаа сэтгэл ямар байна? Оо сайхан байна уу? Оо сайхан байна уу? Өнөөдөр бас бид хоёрыг ингээд тайван сайхан гаргаж байгаа, гаргахад тусалцж байгаа өвөр хүүхдүүдийг минь харж өгч байгаа. Ээждээ, бүслээ дүүдээ, анигийнхаа төхөрмийг аваад баярлаа тийм байна. Хүүхдүүд харж өгөх хүн байхгүй бол одоо халуун өдрөөс өнөдөр 30 градус хүрсэн байна одоо. Оо тийш цагаан өдөрт 30 градус. Одоо ч яг 12:40 болж байна. Өдрийн 1 цаг болох гэж байна гэхэд бол гадаа нэмэх 30 градустай маш халуун байна. Салхи байхгүй бөхчөн тийм өдөр болж байна. Билээ сая юмнуудаа бараг цаг гарan цуглуулах шиг бол. Тэглээ цаг 30 минут. Өөрийнхөө гэрээ нэгтээр уус цуглуулсан. Тийм. Өдөр бас нэгтээр уус юмнуудаа цуглуулсан. За тэгээд яг хүмүүст одоо ингээд нөгөө юмаа өгөөд ингээд явж байхдаа бол бичлэг хийгээл зураг мураг дараад байж чаддаг юм уу. Тэгэхээр өнгөрсөн жил болохоор ерөөсөө зураг бичлэг хийхээж мартсан байл. Тэгээ энэ удаа зүгээр л ингэж яриа бичлэг болгож авч ирэн хүмүүсээс зураг бичлэг авахд дургу байна. Тэгээ ч одоо тэрийг хин төдч үзүүлэх гээд хийж яхах юм сте. За тэгээд одоо машиныхаа арталт ингээд ерөнхийдөө ингээд таччихсан. Явж ийн дээр багаж дүүрчихсэн ингээд сандалтэйгөр юмудаа тавьчихсан ингээд явж байна. За тэгээд
эмээгээ өнгөрснөөс хойш ингээд дурсан санаж одоо гутарч гунихын оронд бас те буян араас нь хийгээ. Хоёроор те буяа тийм туслаа. Одоо тэгээ цаашдаа ерөнхийдөө нөгөө нэг 3 жил болвол 3 айлд гэдэг ингээд жил болгоо айл нэмэгдээд л явна гэсэн. Тийм. Тэгээд дараа жилээс бас нэг 3 айлын яг гэрийн бүрээс энэ авах айл болох хүмүүс болж байгаа. Тэгээ хэрэглэгдэх хэрэгцээтэй юмнууд л өгье гэж бодож байгаа мөнгө төгөөр өгөхөөс илүүтэй тэгж бодож байна. Өнөөдөр болохоор бид өөр өөрсдөө зүгээр юу нэг чинэлтэйхээ будмудаар ингээд яваад уул мол тал руугаа жоох амьдраад амьдрал нь ямар шүү байна. Гаднаас нь харж агаад нэг 2 айлаа сонгоод юм өгч ин гэж бодож байгаа. За мартай. За Чингэлтэй машин дээр ирсэн байна. Өндөр гадаа их халуун байгаа учраас маш халуун байна да. За гэдэг энэ байшинд бид ингэ том болсон. Мөн байшин минь одоо ингэж гадна татна хүн амьдрахаа болоод айгу олон жил болж байгаа. Иймэрхүү байдалтай харагдаж байна. Эмээ маань энд моднууд тарьсан байдаг. Модныхоо жимснүүдийг их авдаг байлаа. Эмээтэйгээ ирж энэ байшинда борцог хайрдаг байлаа. За ингээд бэлдсэн юмнууд маань ингээд хундаанууд байна. Тэр доор ус байна. Нөгөө нэг миний эсэндээ тоглож хоёр хүүхдийн тоглоом кейсээ хийсэн байгаа. За тэгэхээр нөгөө нэг 2 айлдаа өгнө гэсэн юмнууд маань болохоор энэ байгаа. Энэ болохоор ингээд харин цэвэр айл хэрэглэх хэвцээтэй бог, нойлын цаас энэ дотор одоо 85 гугаар шалчуур. За тэгээд Монгол брендийн Урганагийн 85 гугаагч байна. Нангижруулагч. За тэгээд энэ 3 ширхээс савн, гарын савн. Энэ нөгөө манай Урганагийн ийм сойцтойгоо юм яг хөрхөн юм гарсан юм байлээ. Тэгээ сая энийг авлаа. Энд ингээд шампунь. Шампунь байна. За тэгээд эдрийг ингээд хийчин. За энд сая миний том талах байхаар нь хөргөс сайтад авлаа. Бас манай Монголынхан байна. Тэгээд энд ингээд манай завхны брендийн нэрсний чанамал, гишүүний чанамал. За энд ингээд наран цэцгийн тост давс 2 хэлсэн чихэр сүү энэ том лавшаа гоём 5 хэлтэй гурил будаа гурил. За энд бас нэг цааны идэ ингээд тэгээд энэ сагсанд хийж бэлдэж ирсэн энэтэй хамт ингээд нэг айлдаа өгнөө. Тэгээд ингээд байж байна. За энд болохоор ингээд 2 ширхэг сагсны бөмбөг, 2 волейбол, 2 хөл бөмбөгийн бөмбөг байна. За тэгээд тэнд болохоор яг 5 нэмээд өгөх гарын бэлэг байна. За бид хоёр одоо ерөнхийдөө буцаж явнаа. Одоо нэг үлдсэн ус ундаануудаа ганц 2 хүүхдүүд таарлтал өгчий гэж бодоод явж байна. Түрүүний нөгөө 2 айлынхаа нэг нь болохоор Чингэлтэй манай хашаанд амьдарч байгаа айлдаа өгчлөө. Тэнгүүтлээ яг тэр гудамдаа нэг айл сонгоод өчгөнс ингээ хайгаа явж исэн чинь яг нэг хаалган онгорхой нэг гэрт нэг эмээ нэг эмэгтэй 3 4 5 хүүхэдтэй амьдардаг нэг айлыг азар болгоод тэр айлдаа учир байдлаа хэлсэн чинь айгуу сайхан ойлгоод тэгээд эднийдээ өгчлөө. Тэгээд 6 бөмбөгөд хараагаад өгчлөө. 2 тэр нөгөө элсэн дээр тоглодог тоглоомнуудад хараагаад өгчихсөн. 2 дээсээ хүүхдүүдэд өгчихсөн. Ер нь бол хүүхдүүдэд өгөхдөө
одоо тайлбарлал хэлээл ойлгуулаад үнэхээр ах уу гэж асууж агаад тэгээд айгүй урайлахын хүлээж авсан хүүхдүүдтэй өглөө. Зарим хүүхдүүд бол баг айгаад цогтож байна гэхгүй. Тийм. Тэгээд одоо болохоор битээр ингээл ер нь явжлаа нээд ер нь цаашдаа юу л ямар юм бэ? Жохон сэрүүхэн өдөр үдээс хоош явбал зүгээр санагдлаа. Энэ яг өдрийн энэ халуунаар чинь ер нь хүмүүс гадуур их байдаггүй юм байна. Ялангуяа хүүхдүүд бол баг байдаггүй юм байна. Хаа нэг дэлгүүрийн гадаанаас гарч орж байгаа худаг дээр ус авж байгаа хүүхдүүдтэй таарч л ер нь өглөө. Тэгээд 5 хөвшин настай хүнд өгөх гарын бэлгээ өгчлөө. Тийм хөвшин настай хүмүүс харин айгүйх тааралдлаа азар. Тэгээд бүр нэг сонин бит хоёр бүр нэг газар нэг хөгшин эмээ хөвтчих шиг байхаар очоод яасан чинь согтуу зүгээр хөгшигчсэн мэлээ. Тэгээд тэр хичээг үсүүлдэ гэрт нь хөргөж өгөхөр болоод гэрээ олохгүй нэлээ удаа явж нэг газар буусан нэг тийм сонтой явлаа. Нэлээ хөгшинлэгч үлээ тэгээд өөр айгүй тийм согтуу хөлчөө үйл явж илээ дээ. Тэгээд одоо тэгээд нэлээ бас хөрхөн усундаа үлдчихэд байна. Тэгээд ер нь хэрвээ одоо ингээд нэг хайтар хүүхдүүд олдохгүй бол битээр зур 2 хуваагаад яг өөр өөрсдийн амьдардаг байрныхаа гадаа хүүхдүүдэд тараагаад өгчээ гэж бодлоо. За тиймэрхүү сониртой байна. Өнөөдрийн үйл ажиллагаа айгу сайхан бас айгу хурдан болж өнгөрлөө. Чиглэлтэй хашаа машаанд очоод гоё байлаа. Ана сэтгэл ямар вэ? Яста сайхан байна. Ажилч их хурдан бүтчихээ. Тийм тий, ажил өстө нэрээ сонсдог болохоор амар хурдан сайхан бүтлээ. Өстө сайхан байлаа. Тэр одоо тэгэл Чингэлтэй энэ аваараа зөндөөлөх явж яваад л байна. Тэгэл ер нь одоо ингэсгээл ер нь харих тийшээ андж байна. За баяртай. Өнөөдөр 2025 оны 6 сарын 22-ны өдөр. За бид Чингэлтэй хайрханд ирээд сайхан сүү цагаагаа өргөчөөд одоо нэг цайлчаад энд гол нь мод тарихаар ирсэн байгаа. За ингээд бид бүгдээрээ цугларсан байна. Мөнгө тарчих. Үгүй би зүгээр бичлэг хийж байгаа сайн уу гэрээ. За энэ дэлхийн ах маань байна, байгалагч байна, анаа байна, амраах байна, туул байна, баяраах байна, ууган бэлэг байна. Зориулаад Манай нөхөр гонч сүрэн байна, тийм манай ээж байна. За ингээд бид хэд байцгааж байна. За бид хэд одоо энд мото тариад ерөнхийдөө бол нэг 70% ирсэн байна. За сая манай нөхөр чигсөрөн байгалагч азаа ана бид хэд нэг мод тариад тусалчихлаа. Одоо тэр дээр манай хэд бас мото тариад туслаад ингээд байцгааж байна. Эмээдээ зэрэлж 21-нд дарих юм уу? Тэмэг ихэгэнд орсон зорж 21-нд дарихын 21 ширхэг мод тарьж байна Чингэлтэй хайрханда. Толгойд нэг өөрөөсөө дэлгэрсэн хүмүүн цэцгэн дунд үрсэн тойруулаад налайсан имэми ачлал хайранд тань нандан үлгидүүлж ангэр үргэсчин дулаахан өслөөдөө таниасан цацарсан хайрын наран болж талын энгэр үрсэн ториндоо дуун хадган дээр сүгэм бялхуулаад дуулан
бэлэнхэн танд баярда харин тогоор буян хураагаас та минь үрсэ урханд датагаа